За сайн байцгаана уу. За өглөөний мэнд чихэд өглөө болж байна. За өдрийн мэнд. За ээлжид лайв акшн хийх чинь чихэд юу анхаарах вэ? Ээлжид лайва. За өнөөдөр 7 сараас 2024 оны 7 сараас гарч байгаа өөрчлөлтүүдийн тухай тайлбартай ярьж өгье. За энэ бол чихэд байгаа улсуудад биднийх нь хамааралтай. Тэгээ тийм болохоор та хэд маань бас мэдэх ёстой хүмүүс бас сонсвол бас зүгээр юм болов уу гэж бодож байна. За ишин ямар ч гэсэн завтаа байгаад дараа лайв хийчихье. Тэгээ та дараа нь юугаар YouTube-ээр зарим нь үзэж амжаагүй нь Facebook-ээр юм уу? Дараа нь амжаагүй нь YouTube-ээр дараа нь хэд хоногоос бол бас үзэж болно. За ерөнхийдөө 2024 оны 7 сарын 1-ээс нийлээдгүй өөрчлөлт бас орж байна. За чамд уушилж байгаа. За энэ дэр юу? За нэгдүгээрт юу вэ гэхээр за пензине спожение буюу пензине припоежение гэж ярьдаг. За энэ бол тэтгэврийн нэмэгдэл хуримтлалын тухай тэтгэврийн даатгал одоо төрөөс шимтгэл төлдөг журамд 7 сарын 1-ээс эхлээд өөрчлөлт орж байна. За тэгэхээр манайхан цалингаас ер нь нийлээдгүй хүмүүс нь энэ даатгалыг төлдөг байх гэж бодож байна, тийм ээ. Тэтгэврийн нэмэгдэл бензине спожение хэрэгэлдэг, тийм ээ. За бензине припоежение гэж бас байдаг, тэрийг бас хэрэгэлдэг. За тэгэхээр энэ дээр одоо та хэд маань бас мэдэх хэрэгтэй шаардлагатай юм гарчээ. За энэ дээр юу гэж юм гэхээр гол утга санаа нь тэтгэврийн одоо хуримтлалт сард 1150 кроноос дээш мөнгө хийхгүй бол болохгүй болж байна. За тэгэхээр 1150 крон хүрэхгүй крон одоо тушаадаг хүнд бол 7 сараас эхлэн одоо өмнөхөөс бага хэмжээний тэтгэмж авахар болох нэ. За тэгэхээр хоёрдугаар илүү их крон хийсэн хүнд илүү их одоо тэтгэмж олгогдно улсаас. Тэгэхээр төрөөс илүү их дэмжлэг авна гэсэн үг гэж байна. За тэгэхээр одоо бид нар их бага мөнгө хийвэл бид нар ташиггүй зах хэмжээний их мөнгө хийх тусам илүү их тэтгэмж улсаас одоо нэмж орчих ийм тогтолцоонд орох нэ. За энэ хэр ойлгомжтой байна та хэд маань. За хамгийн бага хэмжээ бид нар 300 крон хийдэг байсан. За цалин ямар нэг ажилд ороод та хэд маань бензин бензиний гэрээ хийдэг ч 1 жил болсны дараа тийм ээ. За тэгэхээр энэ дээр бид нар хамгийн бага нь 300 крон хийдэг байсан бол одоо сард 500 кроноор тогтоосон байна. 300 крон бол одоо ямар ч ашиггүй болсон байна. Нэмэгдэлгүй болсон байна. Тийм үү. За хамгийн их хэмжээ 1000 крон байсан бол одоо дээдл нь 1700 крон болж өөрчлөгдөж байгаа юм байна шүү. За энэ дээр бензине поежениетэй хамааралтай хүмүүс энэ дээр та хэд маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг бензине поежение гэдэг вебсайтаас буюу эсвэл Penizet.cz сайтаас илүү дэлгэрэнгүй олоод уншаарай. Чех хэл мэдж байгаа хүмүүс энийг илүү олоод уншчих бол хажуу авиралтай байгаа хүмүүстэй бас илүү тайлбарлаад та хэд маань өгнө тийм ээ. За дахин хэлье. Хамгийн бага хэмжээ 300 крон байсан бол одоо хамгийн бага хэмжээ лимит нь 500 крон болсон байна. 300 хийж болно. Гэхдээ ямар ч одоо нэмэгдэхгүй болж байгаа болохоор ямар ч ашиггүй болчихлоо шүү дээ, тийм ээ. За дээр нь хамгийн их хэмжээ байсан 1000 крон бензин поежение дээр 1000 крон бид нар тушаадаг байсан бол одоо дээдлийн хэмжээ 1700 крон болж хувирсан байна. Нэмэгдсэн байна шүү. За тэтгэвэр хуримтлалт улсын шимтгэл төлсөн мөнгөний дүнгийн 20%-ийг тэнцэх одоо мөнгө олгогддог нэмэгддэг байсан бол одоо дээдл нь 23-аас бүр 30% хүртэл нэмэгдэнэ гэсэн байна. За тэгэхээр их мөнгө өгөхлөөр илүү их мөнгө одоо нэмнэ гэсэн заалт байгаа шүү дээ, тийм ээ. Яг тэр дүрмээрээ эдгээр дээдл нь 20%-ийг нэмдэг байсан бол одоо дээдл нь 30% хүртэл нэмэх одоо ийм гоё боломж гарсан байна шүү. За дараагийн асуудал. Өөрчлөлт хийхдээ заавал та нар маань гэрээгээ зүгээр дансандаа одоо 1000 хийдэг байсан 1700 хийгээд орхих биш. Та заавал гэрээ хийсэн газартаа очиж уулзаж за хэлтэй нэг нь бол тэр онлайнаар өдр өөрчлөлтийн гэрээний өөрчлөлт өдр хийж болох юм шиг байгаа. За тэрэнд орвол та хэд маань буруу зөрүү дутуу юм хийж хахаар очоод гэрээндээ өөрчлөлт хийгээд 1700 болгоо. За эсвэл 300-аар гэрээ хийсэн бол тэрийг 500 болгоод ч гэх юм эсвэл бүр 1000 болгоод тийм ээ. Ингээд гэрээний өөрчлөлтийг заавал хийж ээж тэгжээж мөнгөнийхөө үнийг дөнгөж засаарай.
За юу сар болгон төлдөг мөнгөө тэрэн дээр тэгж өөрчлөлт хийгээрэй. За илүү тодорхой болгохын тулд их чинь нэг жишээ аваад ярьчих. За 2024 оны 6 сар хүртэл тийм ээ та сар болгон 300 хорон тушааж ирсэн бол та улсаас ямар ч нэмэгдэлгүй 0 байна. 7 сарын 1-ээс шимтгэл 0 болно. За үүнтэй адилхан 400 хорон мөн ялгаагүй та сар болгон 110 хорон тушааж ирсэн бол биш 400 хорон тушааж ирсэн бол улсаас 110 хорон авдаг байсан тийм ээ. Тэгтэл одоо энэ маань 7 сарын 1-ээс 0 болсон. Нэмэгдэхгүй. За тэгэхээр 500-аас доош төгрөг хийхэд бол ямар ч ашиггүй болсон гэсэн үг шүү. За тэгвэл 500 хорон та сар болгон тушааж байх юм бол хуучин 130 хорон нэмэгддэг байсан бол 100 хорон одоо нэмэгддэг болно. Багассан байгаа зэн дээр анзаараарай та хэд маань 500 хорон бол 100 хорон болно. Хуучин 130 хорон нэмэгддэг байсан бол 100 хорон болох юм. За тэгвэл хэрвээ та 1000 хорон хийх юм бол сар болгон улсаас 230 хорон нэмэгддэг байсан бол 7 сарын 1-ээс 200 хорон нэмнэ гэж юм. За одоо 1000-аас дээш хийгээд үзэхэд 1300 хорон хийх юм бол хуучин 230 хороны нэмэгдэлтэй байсан бол одоо та 280 хороны нэмэгдэл улсаас авна. За 1500 хорон хэрвээ та сар болгон бензиний пошчины дээр мөнгө хийж давсандаа байршуулж байх юм бол улсаас 230 хорон авдаг байсан бол одоо 7 сарын 1-ээс 1500 хорон хийсэн хүнд улсаас 300 хорон нэмж байх нь шүү. Энэс аяйгуу дажгүй мөнгө нэмж байгаа. Үндсэндээ бараг 30% болчихж байгаа үстэй тий 230 1500 хороны 300 тийм байгаа үстэй тий 1500 бараг 30% болох нь 450 хорон. 30 арай хүрэхгүй байна 20 хэдэн хувь юм байна. За тэгээд хамгийн эцсийн вариант 1700 хорон та сар болгон хийж байх юм бол хуучин 230 хорон улсаас тэтгэмж нэмж авч ирсэн бол дээр нь одоо 7 сарын 1-ээс та 340 хорон хүртэл нэмж авах ийм боломж бий болжээ. За ийм сонирхолтой шүү. Тэгэхээр та хэд маань их мөнгө хийх тусам их төрөөс одоо тэтгэмж нэмэгдэж авч байх нь байна. За тэгэхээр энэ жишээн дээр бол та хэд маань ойлголоо те 300 хорон 400 хорон бол ямар ч ашиггүй болсон байх шүү. Тийм багц. За 500 хороноос эхлээд улсаас 100 хорон. За 1000 хорон хийчих юм бол 200 хорон. 1300 хороны хийчихвэл 280 хорон. За 1500 хийчих юм бол 300 хорон. За 1700 хийчихвэл 340 хорон нэмж авчих болсон байх шүү. Тэгэхээр их тусам 1700 хорон гэдэг чинь боломжтой шүү дээ бас тий тэрийг ингээд хөрвүүлээд явах юм бол танд тэр мөнгөн дээр чинь нэмээд 340 хорон нэмж явах нэ улсаас. За энийг бензиний пошчины гэж би түрүүн хэлсэн. Энэ нь болохоор тэтгэврийн нэмэгдэл хоригдлол гэж байдаг. Чихэд энэ бол үйлдвэрт ажилласнаас жил ажилласны дараа энэ гэрээ хийгддэг болцоо тийм ээ. Тийм болохоор яг энийг хийгээд одоо мөнгө нэмээд үржүүлээд одоо өсгөөд явж байгаа хүмүүст хамааралтай. Ийм шин хуулийн одоо өөрчлөлт орсон байна. За үүнтэй адилхан ямар өөрчлөлт орж вэ? За яг үүнтэй адилхан бас ийм өөрчлөлт орсон. За асрамжийн бусдыг асрамжийн одоо сувилгааны тэтгэмж гэж авдаг штэ. Хин нэгнийг одоо хүүхдээ ч юм уу том хүнийг ч юм уу хин нэгийг та асарч сувилдаг одоо тийм хүн байх юм бол одоо энэ дэр асрамжийн бүр ярьж чадгаа. Сувилгааны мөнгө гэж улсаас тэр авдаг байхгүй. Тэгээ тэр нэмэгдээд за нэгдүгээр группийн хүнд бол үний дүн бол яг хэвээрээ үлдсэн байна. Нэгдүгээр групп гэдэг чинь бас харьцангуй гайгүй өвчтөн хүн гэсэн шүү дээ тийм ээ. Гайгүй өвчтөн хүнийг асарч яах гэсэн үг. Тэгэхээр тэр нь бол засгаас 3300 хорон орж исэн бол тэр нь яг хэвээрээ байх юм байна. 3300-аараа хэвээрээ тогтож байгаа юм байна. За хоёрдугаар зэргийн групптэй хүмүүсийг асарч сувилдаг бол та хуучин 6600 хорон авчихсан бол одоо 7400 хорон авдаг болох нэ. За 3 дугаар зэргийн группийн хүмүүс гэхлээр 13900 та авчихсан бол одоо 16100 хорон. За 16100 хорон гэдэг чинь ер нь дажгүй нэмэгдсэн биш үү те. Монгол мөнгөөр бол 2,334,500 төгрөгөөр өнөөдөр яг дундаж короны Монгол төгрөгөнтэй харьцуулах шиг яг 145-аар бодоод үзэхэд
2,334,000 цаслах хөндлөлтэй тийм ээ. За тэгээд дөрөвдүгээр группийн одоо хүмүүс бол илүү хүнд хэлбэрийн тэдрийг хэрвээ ашаан соёл ч юм уу одоо асрамжийн газар хэрвээ та асардаг болвол сардаа 1,000 евро авах нь байна. 23,000 крон болох юм байна. 23,000 крон авах юм байна. За энэ нь бол 3,335,000 төгрөг гэсэн үг шүү дээ. Монгол мөнгөөр хэрвээ та гэрээрээ тэр хүний асардаг бол 27,000 крон авах нь байна. За 27,000 крон гэдэг чинь 4 сая 3,900 авч байх нь шүү дээ. Тэгэхээр энэ бол дандаа асрамжийн сувилгааны одоо хүн асардаг хүмүүсийн одоо улсаас өгдөг тэтгэмжийн асуудал ингэж нэмэгцээ. Энэ тухай дээр би бас нэг цогц одоо ийм хуулийн өөрчлөлт гарах нь гэдэг та ярьжсэн шиг санаж байна. Тийм. За энэ бол ингээд батлагдаад одоо хэрэгжээд эхэлж байгаа юм байна. За 3 дугаарт юу вэ? Ингэж юм. За бригадын ажил хийж байгаа хүмүүст бригад тохиролцооны гэрээгээр одоо бригадаар тохиролцооны гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс бол одоо энэ 7 сараас эхлээд гэрээг эхэлсэн өдөр буюу гэрээг цуцалсан өдрийг заавал нийгмийн даатгалын газар аваачиж бүртгүүлж явах болсон байх шүү. Энэ бол ерөөсөө заавал гэсэн нөхцөлтэй бий болжээ. Хуучин бол бид нар ёор очтгүй байлаа шүү дээ. Тэ гэрээгээ хийгээл тэгээ ажлаа хийж байгаа л ажлаас гарсан бол халахтаа аваад ингээл явдаг гэсэн тэ тохиролцооны гэрээ буюу одоо бригадын ажлыг хийхэд үнцэн ажил чинь биш. Энэ чинь бол дандаа тохиролцооны ажил, төр зургийн ажил гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энийг та нар мэдгэдэхдээ заавал 8 хоног дотор багтаж энийг мэдгдэх ёстой болсон байх шүү. Хүүхдүүдээ энийг та хэд маань хугацааг нь хадвар бас хоцрооч бас хэргааны харилцаа бас хүлээхэл болох юм байна. Тэгэхээр заавал гэсэн учраас 8 хоног заавал мэдгдэж өмнө байгуулсан энэ дээр бас нэг анхааруулсан нэг нөхцөл нь өмнө хэрвээ байгуулсан тийм тохиролцооны гэрээтэй ажиллаж байгаа бол үүнийгээ бас бүртгүүлнэ гэсэн байх шүү. За энэ чехүүд энэ дээр ямар асуудал тавьж байгаа юм гэхэлэр ажил олгогч ажилчны орлогын хэрхэн зөв үнэлж байгааг одоо бүртгэх явцыг шалгах тийм ээ цалин мөнгөний зөв зүйтэй олгож гин үгүй юу гэдгийг одоо улсын хяналтыг одоо илүү одоо эрчимжүүлж яана л гэсэн ийм утгатай юм аа гэж ингэж хэлсэн байна. Маш гайхалтай мундаг улсууч ер нь яаж бодсон те тэгэхээр нэг цагийн ажил хийлгээд ч юм уу эсвэл нэг сарын ажил хийлгээд эсвэл нэг жилийн 300 цагийн ажил хийлгэчээ тэрнийхээ цагийн үнэлгээг одоо хэтэрхий их доогуур өгч байгаа өдөр улсууд бол одоо энэ яг ийм хяналт шалгалтандаар бол мэдэгдэх юм байна л да. Мэдэгдэн гэсэн үг шүү дээ. Тэр чинь хэтэрхий бас багаар үнэлж болохгүй тийм ээ. Тэгэхээр энэ ийм тийм бас нэг хяналттай байлгахын тулд ийм шин зарчим болсон юм байна. За тэгэхээр бригадаар ажиллаж байгаа буюу дахин хэлэхэд тохиролцооны ажил хийж байгаа ийм хүмүүс байх юм бол та заавал нийгмийн даатгалын газар очиж бүртгүүлж бүртгэлээ хийлгээд ажлынхаа гэрээг үйлдвэртээ хийсэн гэрээгээ эсвэл одоо гэрээгээ цуцалсан тухайга нийгмийн даатгалын газар 8 хоног дотор багтааж бүртгүүлсэн байх ёстой ийм асуудал өөрчлөлт орсон байна шүү. За энэ ойлгомжтой тэ та маань. За дараагийн өөрчлөлт. За бригад ярьчлаа. Бензиний повышение тухай ярьчлаа. Бензиний повышение нэлийн дээр яригдчихсэн. Гэхдээ одоо яг 7 сарын 1-ээс одоо өнөөдөр чинь 7 сарын 6 биш саяхан хэрэгжиж эхэлж байгаа юм байна. За хувийн хөтөлбөр эрхэлж байгаа хүмүүст дахиад нэг шинэ боломж гарсан байна. За боломж нь ч яг ер нь нэг шинэ бас тогтоол гарсан байна. 7 сарын 1-ээс хэрэгжих гэж байна. За энэ нь юу гэж байгаа гэхлээр хувийн хөтөлбөр эрхлэгч хүмүүс тэтгэлэг хүсэх боломжтой болно гэж байна. Тэтгэлэг хүсэх бол одоо нөхцөл нь юу байх вэ гэхлээр та живнацинский лист живностноос одоо хувийн хөтөлбөр эрхлэхийн зөвшөөрөлтэй байж байгаа түүнийг зогсоосон бол тийм ээ үйл ажиллагаагаа зогсоох, бизнесээ зогсоох тийм ээ эсвэл одоо бүр төр зогсоосон бас байж бас нөхцөл болно тийм ээ одоо мөнгө төгрөхгүй болоод ч юм уу эсвэл ажлын байрг болоод ч эсвэл захиалгагүй болоод ч юм уу ямар нэг шалтгаанаар эсвэл их удаан хугацаагаар өвдөд ч юм уу тийм янз бүрийн шалтгаанаар төр зогсоосон байх юм бол та тэтгэлэг хүсэх боломжтой байх нэ. За үүнийгээ хаана очих юм гэхлээр Живнацинский ужад дээр очиж өргөдлөө гаргана гэсэн байна. Живнацинский ужад гэж байгаа шүү дээ. Хувийн хөдөлмөр эрхлэгчдийн
хилцээс тавчаа гэж байгаа. Тэрэн дээр одоо хөдөлмөрийн тавчаа гэдэг шиг тийм тавчаа байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрэн дээр очиж та нар Ревнусныг нийлэхэд жижиг дунд бизнес эрхлэх зөвшөөрлөө авдаг тэр газраа очиж энэ өргөдлөө төсөлтөө өгөх нь байна. За энэ дээр ямар нөхцөл та биелүүлсэн байх ёстой гэхлээр сүүлийн 2 жилд ядаж 12 сарын хугацаанд нийгмийн даатгал заавал төлсөн байх ёстой юм байна шүү. Хэрвээ та энийг төлөөгүй бол бас энэ мөнгө олдохгүй юм болов уу гэж ингэж ойлголоо би. Тэгэхээр та сүүлийн 2 жилд 24 сард ядаж 12 сар нь нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэсэн ийм нөхцөл тавьсан байна. За энэ дээр ямар одоо хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст ямар ашигтай юм бэ? Энд бүртгүүлсэн одоо тэтгэлэг хүсэх өргөдлөө өгсөн хүнд таны эрүүл мэндийн даатгал төлөгдөж явах юм байна. Өргөдөл өгсөн өдрөөс эхлээд. Эсвэл одоо хуваарь хөдөлмөр эрхлэхээр зогсоосон өдрөөс чи эхлээд эрүүл мэндийн даатгал улсаас төлөгдөж явах юм байна. Тэгээд дахиад ажилдаа болтлох тэр хугацаанд чи таны эрүүл мэндийн даатгал. Одоо яг нөгөө нэг ажлын гэрээ ажилгүй болоод хөдөлмөрийн төвчөд бид нар бүртгүүлдэг шүү дээ, тэ байнгын оршин суух визтэй хүмүүстэй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан мөн хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа хүмүүс маань та хэд бан энд бүртгүүлсэн байхад бол эрүүл мэндийн даатгалын асуудал бол ерөөсөө асуудалгүй байх юм байна л гэж ингэж ойлгож байна. Тий. За, гэхдээ хөдөлмөрийн төвчөнд байх бүх хугацаа энд хамаарна. Хөдөлмөрийн төвчөнд заавал бүртгүүлдэг штэ. Хэрвээ хөдөлмөрийн төвчөнд бүртгүүлэхгүй бол эрүүл мэндийн даатгалыг хувьяасаа та төлнө гэж байгаа. Тэр нь юу гэж байгаа гэхээр особо без зданительных биш юм уу? Ямар ч одоо нөгөө нэг орлогогүй, татвар тооцох орлогогүй гэж үзээд тэр хүнийг бол ерөөсөө өөрөө та эрүүл мэндийн даатгалаа одоо энэ 2024 оны хамгийн бага бизнес эрхлэгчдийн хамгийн бага даатгал бол 2522 крон байгаа шүү дээ. Тэгэхээр та одоо өнөөдөр ажилгүй байгаа бол тэр даатгалаа чи заавал төлж явах ёстой. Хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа ч гэсэн та орлого ашиг муу байгаа бол хамгийн багаар нь даатгал бид нар төлдөг шүү дээ. Тэрний чинь үнийн дүн 2522 крон гэж хэлсэн байх шүү. Хамгийн бага. Тэгэхээр энийг та хөдөлмөрийн төвчөнд бүртгүүлэхгүй бол энийг та хуваарь төлнө. Хэрвээ бүртгүүлээд эвиденц ужаато працы гэж байдаг шүү дээ. Хөдөлмөр эрхлээгүй байна, ажилгүй байна, бизнесээ зогсооцсон гэсэн хүмүүс бол бүртгэлтэй байгаа нөхцөлд бол эрүүл мэндийн даатгал бол ерөөс ямар ч асуудалгүй энд төлөгдөж явна. Тийм багаз. За, нэмж хэлэхэд таны санхүүгийн байдал маш муу, үнэхээр хэцүү, өр ширэнд орцсон, бизнес цаашдаа өргөжлүүлэх ямар ч боломгүй болсон бол та улсаас хмотны ноус хүсэх өргөдөл бас боломжтой бол. Хмотны ноус гэдэг чинь одоо бүр нэн ядуу байдалтай байгаа улсуудад туслах одоо тий хүмүүнлэгийн одоо бас тусламжтай засгаас өгдөг. Тийм ээ? За тэгэхээр хмотны ноусын өргөдөл бас орж олдог. Тэр чинь бас нэг хөөрхөн бас хэдэн төгрөг гараад бас нэг хоол хүнссэн шидийн юм бас хамрагддаг штэ тий. Хүнсний бараанд бид нар хамрагдаж байдаг. За, тэтгэвэр олгох даатгалын хугацаанд бас хамаарна гэж байна. За, тэгэхээр хэрвээ яг үнэхээр бүртгэлтэй байх юм бол хөдөлмөрийн төвчөнд мэдлэлтэй бүртгэлтэй байх юм бол яг энэ хөдөлмөрийн төвчөнд яг бүртгэлтэй байсан хугацаа чинь дараа тэтгэвэр тооцоход одоо даатгалтай байсан гэсэн ингэж тооцогдох юм байна. Тэгэхээр энэ бол ажилгүй байсан нар биш. Ер нь бол энд бол Чех улсад байсан нийгмийн даатгал төлж ирсэн гэж тооцогдох юм байна. Улсаас төлж ирсэн юм чинь тий. Тэгэхээр танд тэтгэврийн тэр хугацаанаас хасагдахгүй гэсэн. Их ч надад хэр ойлгомжтой ярьж байгаа. За, хуваарь хөдөлмөр эрхлэгчид одоо тэтгэмж ажилгүйдыг хэдийг авах боломжтой вэ гэж байна. За, тэгэхээр энэ аюул чухал асуудал тийм ээ. За тэгэхээр эхний 1-ээс 2 сарын хугацаанд 65%. За энэ бол таны орлогоос хамаарсан сүүлийн одоо орлого хэдэн төгрөгийн орлого та татвар тооцоолж ирсэн. Тэр орлогоос ч хамаарч таны нийт орлогын эхний 2 сар 65% мөнгийг чамд олгох юм байна. За сүүлийн 3 дахь 4 дахь сарда та ажилгүй хэвээрээ бизнесээ өргөжлүүлэхгүй хөдөлмөрийн төвчөөний мэдлэл хэвээрээ байх юм бол муу ялгаагүй таны нийт орлогын 50%-ийг одоо танд засгаас
танд олгож байгаа юм байна. Таныг хоолтой байлгах юм байна. Байрны шин мөнгнөөс төлөвлөх юм байна гэсэн үг шүү дээ. 50% гэдэг чинь тийм ээ. За тэгэхээр хамгийн сүүлийн хугацаа буюу ажилгүй байсан хугацаа тэр чинь цаанаас лимит тогтоосон байгаа шүү дээ. Хэдэн сар авах нь. Наснаас шалтгаалж хэдэн сар авах нь тогтоосон байгаа. Тэгэхээр сүүлийн үнц нь одоо 5-6 дахь сараас эхлээд 45%-ийг л чамд олгох нь байна. Тэгэхээр энэ дахин хэлэхэд энэ таны орлогоос хамаарна. Сүүлийн хэдэн сар танд бизнес эрхлэхэд хэдэн төгрөгийн орлого та татварт тооцоолж ирсэнээс ч хамаарх нь байна шүү дээ. Тийм багаач. За тэгэхээр хамгийн бага нийгмийн даатгал төлж байсан бол хамгийн багаар тооцно гэж байна. За миний түрүүний хэлдгээр 2522 крон та төлж исэн бол одоо хиннээс чинь одоо хойлж бодох нь шүү дээ. Мөн шалахгүй тий. Тэгэхээр яг нь сайн орлоготой байсан улсууд бол бизнес эрхэлжсэн улсууд бол бачгүй мөнгө авнаа. Тэрэнд бол асуудалгүй. Тийм ээ. За одоо тэгэхээр насны хязгаар хэдүүлээ энэ дээр чинь та хэдтэй хэлээд өгье. Тэгэхээр 50 хүртэлх настай болвол та энэ хөдөлмөрийн товчооны мэдэл 5 сар байх боломжтой байх юм байна шүү. Хуваараа хөдөлмөр эрхлэгчдийн тухай их чинь ярьж байгаа шүү. Ажилгүйдлийн одоо ажил хийж байгаад ажилгүй төлөлд орсон хүмүүсийн тухай биш. Энэ чинь бас арай тусдаа асуудал. Дандаа хуваараа бизнес эрхэлжсэн манай монголчууд зөндөө байгаа шүү. Тэднэрт хамаарсан асуудал гэсэн үг. За хэрвээ 50-аас 55 насны хүмүүс байгаа бол бар, ресторан, дэлгүүр хашаа ажиллаулдаг тийм хүмүүс байгаа бол 8 сарын тэтгэмж улсаас авах бүрэн боломжтой юм байна. 55-аас дээш өндөр настангууд бол 11 сарын тэтгэмж авах боломжтой. За 12 дахь сараас эхлээд та энэ хугацаанд та ямар нэг ажил эсвэл ажилд орсон байх ёстой, эсвэл та бизнесээ өргөжлүүлэх ёстой, эсвэл шинэ бизнес эхлэх ёстой. Тэгэхээр улс бас таныг удаан хугацаагаар таныг тэжээхгүй л гэсэн үг шүү дээ. Та ажил ямар нэг ажил хийх. Тэтгэврийн нас ч болоогүй бол уучлаарай та ажил хий гэсэн хөшөөрөг үсттэй мэдээж хэрэг тийм ээ. Тэгэхээр энэ дэр бол нэг жишээ аваад ярил л да. Тэ жил жишээлбэл 158 мянган төгрөгийн одоо жишээлбэл тайлан гаргаж өгсөн байлаа гэж бодъё те бизнес эрхлэгч нар. Тэгэх юм бол түүнийг 12 сард хуваагаад яаж бодохоо би та хэдтэй хэлж өгöd. 158 мянган цасыг 12 сард хуваахад сарын нэг 13 мянга хэдэн зуун төгрөг болно шүү дээ тий. Тэгэхээр тэр 13 мянга хэдэн зуугаас чинь л одоо та хэдэн настайгаар за жишээлбэл 50 настай хүн гэж бодоход 8 сарын хугацаанд та улсаас тэтгэмж авах юм байна. Өнөөх л 13 мянган төгрөгнөөсөө гэсэн үг шүү. Тий. Тэгэхээр хэрвээ 55-аас дээш насны өндөр насны байх юм бол 11 сар авна. За залуу хүмүүс одоо 50 хүртэлх насны залуу хүмүүс байх юм бол нэг 5 сарын хугацаанд л тэтгэмжийг авах юм байна. За тэгэл энэ тэтгэмж нь зогсно. Тэтгэмжээ миний түрүүний хэлсэнчлэр 45-аас 65% хэмжээний одоо хуваагдаж танд даасан чинь орж байгаа байна. За тэгэхээр энэ залуу хүмүүсийг чи арай хурдан ажиллаа олоод хурдан бизнесээ хийх гэсэн хөшөөрөг. Тийм үстэй. Настай хүн бол мэдээж хэрэг арай удаан 11 сар хүлээх боломжтой байдаг юм байна. За энэ дээр анхаарах юм та хэдэд маань анхааруулах юм юу байдгүй гэхлээр ийм тэтгэмж авч байгаа нөхцөлд бол та нар хэрхэвч давхар ажил хийж болохгүй. За энэ бол асар их хяналттай байна гэж бичсэн байна. Жилд одоо финансны уншаад гэж байдаг ч тийм татварын хэлцээс бол одоо шалгах 2022 оноос 23 онд гэхэд ер нь 22 мянган иргэдийг шалгасан гэж байгаа. Тэгэхээр энэ жил одоо мөн энэ шалгалтын процесс үргэлжлэнэ гэж байна. Тэгэхээр тэр шалгах явцад магадгүй таны нэр ороод ирэх юм бол хинч байх гэхгүй ч тийм ээ. Тийм болохоор маш болгоомжтой. Янз бүрийн улсаас одоо жишээлбэл ийм ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа бол давхар орлого хийх, хараар ажиллах эдгээр асуудал гарах юм бол маш өндөр торгуултай. За манайхан бол бүр визгүй болох асуудал гарч тун магадгүй шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор энэ дээр тайдвар маш боломжтой хандах хэрэгтэй. Ажиллаж байгаа компанич бурууддаг, ажиллаж байгаа иргэнч бурууддаг. За тэгэхээр энэ дэр чекүүд ер нь юу гэдэг вэ гэхээр бүх орлого болвол татвар тооцогдох ёстой. Хүн орлого олж байгаа бол татвар заавал төлж байх ёстой. Хэрвээ та орлого олж байгаа бол та хөдөлмөрийн товчоонд ажилгүйд бүртгүүлсэн байх ёсгүй. Ийм л зарчмаар явна гэж байгаа.
Тэгэхээр та орлоготой болвол хөдөлмөрийн давчаанд ажил үйлдэл бүртгүүлээд улсаас тэтгэмж аваад тэгсэн хэрнээ хараар ингээд ажиллаж байгаа бол та хууль зөрчиж байна л гэж ингэж ойлгож байна. А хэрвээ орлого олж байгаа бол та заавал ДБХ-гаа буюу нэмэн өртгөө төлж байх хэрэгтэй. Нэг л орлого нэмэн өрдөггүйгээр гарах ёсгүй гэсэн ийм л зарчмаар явдаг. За тэгэхээр энэ дэр та хэд мань бригад юм уу илүү цаг хийх хараар хар цагаанаар ажиллах гэдэг асуудлыг бол тэтгэмж авч байгаа үед бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрхэвч болдоггүй гэдгийг л мэдээд авчих юм бол та хэд мань хуулиа мэдчих хэрэгтэй шүү дээ. Улсын уул ясын даам гэж ярьдаг үстэй хэлээ тийм ээ. Бас мэдчих хэрэгтэй. Тэрнээс биш яанаас би мэдээгүй шүү дээ. Би чехэл мэдэхгүй чи мэдээгүй уучлахдахгүй шүү дээ энэ бол. Тэ? Та заавал мэдсэн байх хэрэгтэй гэж ингэж үздэг. За өргөдлийг хаана гаргадаг юм бэ гэж байгаа. Өргөдлийг бол дүүргийн нийгмийн даатгалын газар авч захиргаанаас хэд хэдэн бичиг аваад тэр бичгэнд нь юу байдгүй гэхээр та бизнесээ зогсоосон, хаасан, тэ эсвэл төр зогсоосон, эсвэл бүр хаасан гэсэн одоо тэр бичгээ одоо нийгмийн даатгалаас аваад хөдөлмөрийн давчаа руугаа очиод хөдөлмөрийн давчаан дээр очингуудаа ажилгүйдэлд бүртгүүлээд даатгалтай хамрагдаад тэгээд одоо папора гэж ярьдаг те нисэнснамсти буюу одоо улсаас авах тэтгэмжтэй өргөдөл гаргаж өгч болно. Тэгэхээр та юун дээр очих нь шүү дээ нийгмийн даатгал дээр очих нь байна, хөдөлмөрийн давчаан дээр очих нь байна. За тэгээд журналистские ужаад дээр очиод муу ялгаагүй одоо энэ хаалгасан, нийлгсэн тухайга заавал мэдэх ёстой. Ийм нөхцлүүд байгаа юм байна. Тэгэхээр тэр финансны ужаадны шалгалтыг бол бид нар шалгахад бол бидэрт бол асуудал байхгүй гэсэн байна. Яг тэгвэл нэгтлэнгийн очоод нэгтлэнгийн тайлан балаасыг үзэж бүрэн болох эсвэл одоо хуваарь хөдөлмөр эрхлэх одоо байршил гэдээ авдаг шүү дээ. Зөвшөөрөл авахтаа тэр офисын очиж үзэх тий тухайн хүн хаагур юу хийж явааг бид нар мэдээллийг авах бүрэн эрхтэй байдгаа гэж хэлсэн байна шүү. Энэ бүх мэдээллийг сая 7 сарын 3-ны PNZ-CZ сайтаас тайлбартай хөргүүлж байгаа шүү. 7 сарын 3 гэдэг чинь ерөөсөө саяхан тийм ээ. Өнөөдөр 6. Маш одоо свежий гэж яддаг шүү дээ. Маш шинэ мэдээллүүд тайлбартай ярьж өгч байгаа шүү. За тэгэхээр та хэд маань хуваар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс маань ерөнхийдөө одоо ялангуяа за яг ингээд ажилгүй болох юм бол ингээд улсаас ингээд дэмжлэг өгөх нэ. За дэмжлэг хараа зүгээр суугаад байж болохгүй. Тийм учраас аль болохоор өөрсдөө гэсэн орлоготой байж ээж та нар маань өөрсдөө гэсэн орлоготой тэгээ түүний татвар төлөгч нь байгаад ингээд улсын хуулийг хүндлээд ингээд явж хахад чихэд бол болохгүй байхгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас орлогыг нуун дарагдуулсан асуудал үүсэх юм бол даавын болон банк дансаар бол аюун амархан баригдах нөхцөлтэй шүү дээ. Ардын банк хуулын дээр бол маш сайн хяналт тавьдаг. За Швед эдэр бол бүр их чанга юм бэлээ. Манай Чех бол харьцангуй тэгтээ тайвширч болохгүй хяналт бас арай гайгүй байдаг. Онлайн худалдаа эрхэлж байгаа хүмүүс байх юм бол та хэд маань бол ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн болгоомжтой ДБХ-га төлөөд одоо ороод ирдэг шүү дээ. Чинь бол одоо жишээлбэл Трансфактор өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг онлайнаар дандаа ДБХ-гийн төлөөл аваад ингээд явдаг. Шипингийн төлөөл, татварын төлөөл ингээд авдаг тийм болохоор энд ерөөсөө хүний нутагт бид нар ерөөсөө хуулийн хүндэлжтэй эдэлж айхтар хайр дуртай гэж цаалахгүй гэхдээ хуулийн усын уул ясын дагнаал гэдэг зарчмыг хэдүүлээ баримтлаад явах нь хамгийн зүйтэй байдгийн шүү. За тэгээд хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс маань нэг хэцүү юм одоо жишээл за ажил хийж байгаа хүмүүст бол цалингийн тодорхойлолт орно ингээл байрны зээлэнд хамрагдаал, ипотека аваад, машины лизинг хамрагдаал ингээл явдаг. Тэгэхэд яг хуваарь хөдөлмөрийн бизнестэй одоо визтэй хүмүүс бол хэцүү юм нь одоо цалингийн тодорхойлолт хүрхгүй татвараас зайлсхийсэн тийм айгу бага орлогоор тайлангаа гараад ч юм уу одоо тийм бас буруу зүрх асуудлууд их гардаг. Тэгэхээр та нар маань хэрвээ залуу хүмүүс ерөнхийдөө цаашдаа ингээд Чех оронд ганц Чех ч штэ. Чехэд та бизнес эрхэлж байгаа бол Европод бизнес эрхэлж юм л гэсэн үг штэ. Тийм болохоор их жин там бичиг баримтаа их сайн явтамтай байгаад их сайн тооцоогоо балансаа бариулаад хангалттай сайн орлоготой байгаагаа мэдүүлж чадах юм бол орлогоо нуун дарагдуулахгүйгээр бүх юмаа орлого зарлагаа сайн баланслуулаад нэгтлэндээ сайн өгөөд ингээд
жилдээ гаргадаг тэр тайлан балансаа гаргаад өгсөн байхад бол та хэд маань мөн ялгаагүй ажил хийж байгаа хүмүүсээс ялгахдахгүй юу авч болдог шүү дээ. Янз бүрийн зээлэнд хамрагдах бүрэн боломжтой байдаг. Тий? За тийм болохоор та хэд маань энэ дээр бол ерөөсөө ерөнхийдөө бол цалингаас цалингийн хооронд гэдэг зарчмаас яванда ер нь одоо байнга оршин суух виз аваад ерөнхийдөө цаашдаа ер нь Чехэд бол удаан хугацааны зохимжийн хилээ сурцсан, англи хилээ сурцсан, чех хилээ сурцсан, чехийн хууль дүрмээ мэдсэн, хуваараа хөдөлмөр эрхлэх ажгүй хуваараа хөдөлмөр эрхлүүл болдгийм үгүй мүү эдрийг судалсан, бизнес эрхэлж байгаа хүмүүстэй нөхөрлөлдсөн, тэднээс зөвлөгөө авсан тийм байгаа үед хэдүүлээ ерөөсө бизнес руу орох шиг хамгийн зөв зүйтэй юм байхгүй шүү. Тий. Цалингаас цалингийн хооронд яваа хүн бол ерөөсө орлого бол заавал хязгаартай байдгаа. Энэ бол одоо их ч нь бол ерөөсө яахаргүй өөрийнхөө амьдралаар бол мэдэрч ойлгосон зүйл тэр байдаг. Тийм болохоор ер нь хүн аль болохоор өөрийнхөө эрх чөлөөтэй, аль болохоор цагт баригдахгүй, аль болохоор хайрцагтмал бус амьдралаар амьдрил гэж байгаа бол дуртай үедээ аялаж, дуртай үедээ амарч, дуртай үедээ Монгол явж ингэж л амьдрий гэж байгаа бол ерөөсөө өөрийнхөө эрх чөлөөтэй байлгах, өөрийнхөө амьдрал эзэн болж амьдрахыг бол ерөөсөө ганцхан бизнес л авчирна. Гэхдээ бизнесээ та хэд сонгохдоо яг өөрийнхөө хоббиг одоо мөнгө болгох тэр бизнесийг түших юм бол илүү амжилттай гэх юм уу гэж ингэж харагдаж байгаа шүү дээ. Тэгээд та хэд маань ер нь чинь юу зөвлөгөө гэхээр очингуудаа л ер нь бас нэг гаргалгаа гарц юу лээ гэж ингээд манайхан ч аягүй хайдаг шүү дээ. Одоо хамгийн түрүүнд мэдээч хэрэг чех хэлээ сайн сурах хэрэгтэй. За чех хэлээ сурцсан байхад зохимжийн одоо бар, рестораныг ч юм уу, эсвэл сүжээний бизнесийг ч юм уу, эсвэл одоо онлайн худалдаа хийх гэж байгаа юм уу, эсвэл арилжаа 8 хийх гэж байгаа юм уу, ямар юм хийх гэж байгаагаас шалтгаалаад тэр тухайн салбараа их сайн судлах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө энэ янз бүрийн хууль дүрм бичиж байгаа сайтууд байна. Сезнам CZ дээр зөндөөлөн байж лээдэг, Юстиц CZ гэдээ байж лээдэг хууль зүйн мэдээлэл дандаа тавьж идэг, Сенат CZ гэдэг одоо улс төрийн байдал одоо Чех орны одоо сүүлийн үеийн парламентуудын нөгөө хурлын зөвлөгөөнөөс гаргаж идэг шийдвэрүүд байдаг. Тийм их юмнуудаа сайн уншиж ойлгож бас ингэж байвал их зүгээр. За тэгээ мэдээж хэрэг хамгийн хэл даандааг сурч байгаа улсууд бол мэдээ чехийн мэдээ гэстэй бүр зүгээр аягүй сайн үзэж байгаа юм бол хэл их сайжирдаг юм шүү хөлтөд минь. Тий. Өөрөө ч нэгдүгээр мэдээлэл олоод авчин, сонсчин, хоёрдугаар хэлээ сайжруулчин, гуравдугаар өөрийгөө боловсруулаад хөгжүүлээд ингэж явна гэдэг ийм л нөхцөл байдаг л да тий. За тэгээд их шин товчхон хэлэхэд нэг иймэрхүү өөрчлөлтүүдийг орсон байна. Тэгэхээр та хэд маань хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дахин давтаж хэлэхэд ийм 7 сарын 1-ээс өөрчлөлт гарсан байна. За бензиний пойжийн нэгдэн тэтгэврийн нэмэгдэл хоригдлол буюу тэтгэврийн даатгалт төрөөс өгөх шинтгэлд өөрчлөлт орсон байна. За тэтгэмж авч байгаа асаргаан сувилгааны улсаас тэтгэмж авч байгаа улсуудад нэмэлт өөрчлөлт орсон байна. Энэ 3 сэдвээр та хэдтэйгээ өнөөдөр хуваалцлаа. За тэгээд хамгийн сүүлд хачирт нь юу гэж хэлэх вэ гэхээр за хуучин мөнгө Чехийн одоо 100, 200, 500, 1000, 2000-ийн одоо 1995 оноос 1999 оны хуучин мөнгөд дэвсгэртүүд хүмүүсийн гар дээр маш их байгаад байна гэсэн ийм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр хэрвээ танд магадгүй тийм мөнгөнд дэвдэг таны гар дээр ирэх юм бол тэр чинь уулын гүйлгээнд бол хаагцсан хоригдсон идэв штэ. Гэхдээ их хоригдлалтай хадгаламжтай тийм улсууд байгаа бол тэрийг он сарын шалгаад Ардын банк, Чехийн Ардын банк яасан гэхээр энийг дахин солих боломж өгч байгаа юм байна. Одоо тэгэхээр та Чех яг бүгд Чех улсын яг 7 банкнд одоо очиод солиулах бүрэн боломжтой байна шүү. Одоо за манайханд бол нэг 90 оны тийм мөнгөнд төвтөд байдаг мэдгүй юмыг яаж мэдвэ те та маань бас гэртээ хуураж байгаа байл он сард үзээрэй заа. За тэтгэвтэй илтгэхгүй тийм одоо ийм хуучин оны одоо ийм мөнгөнд төвтөд бол гүйлгэнээс гарсан шүү л гэдгийг анхааруулсан байна. За ажлын ингээд таны зөвлөгөөг сонсож байна. Дандаа бусдын төлөө сайхан зөвлөгөө байдаг.
Таньда баярлалаа шүү гинэ. Оо баярлалаа. Сүнжид маа баярлалаа. Сүнжидээ баярлалаа. Удахгүй уулзнаа. Баярлалаа. Нэр хүн ч уурмаар дандаа тижигжидэг амт шиг тийм. Сайхна. За тэр нөгөө нэг энэний урдах лайвер би нөгөө оюутнуудад нөгөө нэг визэнд орж байгаа хүүхдүүд зөвлөгөө өгсөн байгаа. Тэрийг тийм визэнд орж байгаа хүмүүс мдээгүй байх юм бол та хэд маань тэднэрт рүүгээ тэр чат руу шеэрлэнэ үү, фэйс руу шеэрлэнэ үү, сайн түгээгээрээ мэдгүйгээсээ болоод юуны оюутны виз аягүй татгалзсан хариу авдаг юм шүү. Тийм болохоор тэрийн сайн түгээгээд өгөөрэй. Та хэд маань гойх юм тэр шүү. Тийм зарим нь мдээгүй байгаа. Чехд ажиллаж байгаа цаашаа Швед явах боломж байдаг юм уу ихчээ гинэ. За Чехэд ажиллаж байгаа Чехийн ерөнхийдөө ажлын гэрээгээр ягаан картаар ажиллаж байгаа хүмүүс яг тэр визээр болвол Шведэд бол ажиллах ямар ч боломж байхгүй. Амьдрах ямар ч боломж байхгүй. Яаж явдггүй гэхэлэр Чехийн картын одоо байнгын оршин суух визний 10 жилийн виз авсны дараа Шведэд өргөдөл өгнө. Шведэд өргөдөл өгөөд одоо оршин суух өргөдөл өхийн тулд Шведэд та ажлын гэрээтэй байх ёстой. За Шведийн ажлын гэрээтэй байж агаад Шведийн визтэй болсон бол та Чехийнхаа визийг хаалгаад Шведэд аж төрж амьдарч болно. Ажил хийж болно. Энтэй яг агаар нэг одоо Польш, Солонгос, Унгар ялгаагүй. Чехийн ажлын гэрээгээр ирсэн хүмүүс Чехийн ягаан картаар өөр оронд ажил хийх ямар ч боломжгүй. Ганцхан Шенгений орнуудад бидэрт ямар боломж байдгүй. Тэгэхээр ганцхан нэг 30 хоног дотор нааш шашаа одоо аялж, зугаалж бол болно. Хөдөлмөр эрхлэх бол боломж үүсдэг юм шүү. Германч ялгаагүй хоригдог. Тий. Бүр Чехийн гэр бүл давсан травалууд хүртэл одоо Германд очиод, Францад очиод тэгэл хөөгдөл явж ирсэн шүү дээ. Тий. Тийм болохоор байнга оршин суух виз авцсан. Тэгээд би Европын аль ч оронд ажил хийнэ гэвэл бас андуу ташаа бодол шүү. Энэ бол бас болдоггүй. Тухайн орны заавал хөдөлмөрийн төвчөөр орно. Тухайн орны мөн ялгаагүй манай Чехийн ОМП гэдэг шиг тэр газрын зөвшөөрөл авч тэгжээд тухайн орондоо ажил хөдөлмөр эрхэлдэг юм аа. Тий. Энийг бол маш зөв асуудал тавилаа мэндөө. Энийг бас мэдтгүү ш сонсоод. Тий. Тэрнээс биш аялаад сайхан юм үзээд ингээд явхад бол Чехийн визтэй улсууд бол ямар ч асуудал байхгүй. Дураараа дүргэн штэ ёстой бид нар чинь. Тий. Чехийнхаа визнийхаа буйнд бид нар чинь Европ орноор маш сайн аялдаг. За тэгээд аялаад явж явахдаа гээд их шин нэг лайв хийсэн байна. Анхаар сонор сэрэмжийг битгий алдаарай. Маш их хулгайтай шүү. Маш их карманы хулгайтай шүү. Харахад нэг сайхан гадаад дотоод гэж байгаа боловч яг манай Чехтэй адилхан тийм тайван ингээл манаагаад явж иж болохгүй шүү. Тий. Заадвал чин 9 шиг дийл гадаад дотоод цагаач маш зөндөө байдаг газар бол даандаагүй их болгоомжтой яваарай. Даандаагүй бичиг баримтаа тий машиныг бол заавал одоо паркингийн мөнгөний төлөө тэр төлбөртэй паркинд машинаа орхидог тий үнэтэй цайтай юм үрээд явдаг ч гэдэг юм уу тий ингэж л явна шүү дээ. Тий ичийн тэр аялахад анхаарах зүйлийг бол маш сайн таад сонсоог нь уншаарай. Сонсоорой дүүнэрт мань та нарт мань хэрэг болно шүү. Тий хүн сонсгоос цаашгүй цаас жижигээс цаашгүй гэдэг шүү дээ. Манайх чинь их тайван шүү. Дэндүү тайван. Европ ч нэстэ хулгай зэлгээ байхгүй энэ тэргээл ярьдаг. Харьцангуй гайгүй харьцангуй гэж би хэлж байгаа шүү. Ер нь бол маш их боломжтой байх газрууд шүү. Даандагүй Итали, тий чанга, Франц, чанга боломжлох хэрэгтэй шүү. Тий. За ингээд таадтай Монгол маань өнөөдөр хачин сайхан наартай янзын гоё одоо тэгээд баяр наадмын уур амьсгал орцсон л шиг байна. Тэгээ одоо 9-нд Дельта Монгол болно гэн их гоё парад жагсаалууд болох нь байна. Одоо үзэн л гэж бодод байгаа. Тий. Монголд ирсэн. Тий. За тэгээд наадмын үйл ажиллагаа эхлэн сайхан том цэнгэлдэх хүрээлэн байгуулгачлаа. Сая хүүхдийн парк ямар гоё болчихв. Тий. Ер нь юм хийгдэж байна. За жоохон чанар юу гэдэг хэлсэн ш. Ерөнхийдөө өөрчлөлт байгуулалтууд маш их хийгдэж байна. Тий. Явтай сошиал дээр бол мэдээж сөрөг комментууд бол зөндөөл байна. Яг нь тэгээд сайн хийж байгаа юм бол бас тэр болгон бас бичихгүй байгаа юм гэж хэлж харагдаад байна. За тэр яг нь тэгээд тэрийг яаж байгаа усад тэр надад зөндөө байгаа.
За тэгээд бизнес сонирхож байгаа хүмүүс давхар ордог. Одоо ажиллаа хийж байхдаа давхар орлогыг давхар сонирхож байгаарай л гэж чинь маш их зайтах шүү. Яг гэвэл чинь ч гэсэн бас тэгжээж нэг юм бас уучраа олж исэн цаг хугацаа хүлээхгүй тийм болохоор хэдий эрт эхлэлтдээ төдий чинээ таад маань эрт юмыг ойлгож эрт юмыг бас сайн бас боловсруулах тэ болдгоо штэ. За хамгийн сүүлд их чинь онлайн нэг зараар их чинь онлайн нэг сургалт зохион байгуулах гэж бодож байна. Тэр нь бол одоо 21-р зууны бизнест бол хэрхэн 21-р зууны бизнес гэдэг номоор чинь та эдтэй презентацийн тавьж өгье гэж бодож байна. Тэр бол өстө үнэхээр маш хэрэгтэй сэдв байдаг. Дан ялангуяа таад маань Чехэд очоод юу хийхээ мэдэхгүй байгаа, хаана байгаагаа мэдэхгүй байгаа, хаашаа алхахаа мэдэхгүй байгаа ийм хүмүүст бол таад маань маш том ухаарал харилсан ийм ном байдаг. Тэгээ яг тэр номоор таадтай их чинь чадлынхаа өөрийнхөө ойлгосон хэмжээгээр таадтай сайхан тайлбарч. Яг гэвэл энэ ном, энэ презентацийг чинь анх өөрөө сонсоод би өөрөө хаана байгаа, юу хийгээд байгаа, яагаад болохгүй байгаа, одоо юу хийх ёстой гэдгийг бас сэрэг хэмжээний бас их сайхан мотивац авч ирсэн болохоор та эдтэй бас энийг бас хуваалцъя да гэж бодлоо. Сургалт бол үн төлбөргүй болно. Тийм болохоор зүүмээр чинь энэ сургалтыг өгнө. Тэгээд яг ийм сургалтыг авах хүсэлтэй байгаа хүмүүс нь одоо даандаг бизнес хийж байгаа хүмүүс бол бас сонсох хэрэгтэй юм байгаа шүү. Хөө ер нь сурчил байх хэрэгтэй шүү. Хүн хөтлөөс сурна. Мэднэ гэх юм бол уучлаарай та тэгээд зогсон байдлаараа шилжиж гинэ л гэсэн үг шүү. Мэднэ гэж яриад байдаг бол чинь тэгэл болохоо гэдэг шүү. Мэдхгүйгээ хүн мэдчих заах хэрэгтэй. Сургалтуудыг маш их сайн авч явах хэрэгтэй. Даад мань боломжтой байгаар бол тэгэхгүй бол чек ч бас ер нь чек ч Европ ч ер нь жоохон бүүэлэнх байнганд оршуулчихдаг шүү. Нэг айгуу тийм тайвшралтай байдалд оруулцдаг. Тэмцэлгүй болгочдөг, сонирхолгүй болгочдөг. Нөгөө алаад өгнө, Европт очиад үзүүлээд өгнө гэсэн чинь тэгээд ингээд хайрцагтмал байдалд ингээд аваачаад бүүвэлээ хайчдаг. За тэгээд салин байвал мас талхан байвал тэгээд болоо гэсэн шиг нэг тиймэрхүү хандлагатай болгочдөг. Энэ бол манай Монгол залуучдын хувьд бол хангалтгүй сэтгэлгээ үстэй тий. Тэгээд сэтгэлгээндээ хэрхэн өөрчлөлт хийх тухай их чинь таадтай хуваалцах болно. За зүүн сургалтыг бол би өнөөдөр таадтай орой үгүй гэж бодож байна. Хамаагүй тэр шөнийн 10-11 цагт одоо Монгол чек цагтаа тохируулаад их чинь одоо зар тавьчих фэйсбүүк дээр тэгээд таад маань завтаа нэгэн зараа тавил линк өгч тэгээд завтаа нэгэн тэгээд ороод ирээ. За тэгээд таад бүгдээр нь Монголынхаа сайхан агаарыг бэлгэлээ. За баяртай. Хамтдаа байсан дамартаа баярлалаа.